Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд ноос ноолорын үйлдвэрүүд байгаль дээлтэй үйлдвэрлэлд шилжиж байна. Энэхүү шилжилтийг арилжааны банкуд ногоон зээлээр дэмжин тогтвортой үйлдвэрлэлийг санхүүжүүлж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлалын доор хэрэгжиж байгаа цагаан алт хөтөлбөр нь тухайн хөтөлбөрийн зорилго нь ноос ноолуурын салбарыг экспортын түвшинд гаргах олон улсын стандартад нийцүүлж нэмэн үрдэг илүү шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой учраас бид ч гэсэн муу адил яг нэг зорилгын доор өөрсдийнхөө бизнесийн ногоон зээлийн бүтээгдэхүүнээрээ харилцагчтай тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа бизнесийн ногоон зээлээр дамжуулан хөтөлбөрт оролцоход таатай байна. Хөтөлбөрийн хүрээнд Худлаа ажлын банкны зүгээс хөдөө аж ахуй, ноос, ноолоор, аширын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаа бизнесийн ногоон зээлээр дэмжлэг, тусалцаа үзүүлэн тэдгээр салбаруудын илүү дараагийн түвшин болох олон улсын зах зээл гаргахад нь тусалцаа үзүүлж байгаад баяртай байна. За яг энэ нөгөө цагаан алт хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа эргэлтийн өрнгийн зээл бол ерөнхийдөө энэ жилийн тухайд одоо энэ 2026 оны тухайд бол бүх хүнд мэдрэгдсэн байх гэж бодож байна. Цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль дээлтэй ногоон үйлдвэрлэлд шилжиж байгаа компаниудын нэг бол Сор Кашмир юм. 28 жилийн түүхтэй тус компани ногоон зээлийн санхүүжилтээр цахилгаанд хэмнэлттэй эерх үйлдвэрлэлийн тоногт хөрөмжүүд авч үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн санаачилсан цагаан алт хөтөлбөрийн хүрээнд манайх одоо яг энэ хөтөлбөрөөс 2 дахь удаага зээл авсан байгаа. За тэгээд мэдээж энэ нэлээд их эргэлтийн өрөнгөнд бол нэлээд их нь авч байгаа. За бас хөрөнгө оруулалтын зээл авч тоног төхөөрөмжүүд шинжилж байгаа. За яг энэ төслийн хүрээнд манайх эрх үйлдвэрээ шинжилсэн, өргөтгсөн. За манайх нэг жилдээ 70 гаруй тонн одоо эрмэл утас үйлдвэрлэдэг байсан бол за одоогийн орж ирж байгаа суйрлуулж байгаа хүчин чадлаа нэмээд үзэхээр 210 гаруй тонн эрмэл утас үйлдвэрлэхээр ийм хүчин чадалтай үйлдвэрлэл суйрлуулж байгаа. За манайх одоо яг эрхийн 2 ком шугамтай. Тэгэхээр одоо энэ дэр дахиад 4 ком шугам авчир суйрлуулж байгаа гэсэн. За яг энийг дагаад 30 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө болоо юу гэдэг нэг хэрэгтэй ийм хөрөнгө оруулалт болж байгаа. Тэгээд яг дээрээс нэг манай яг салбарын хувьд эрх үйлдвэрлэлийн хүчин чадлаараа бага байдаг. Тэгэхээр яг энэ эрх үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр энэ ерөнхийлөгчийн саналчилсан цагаан алт хөтөлбөрийн хүрээнд бас зээлийн хөрөнгө оруулалтын зээлийн юмнууд төслүүд явж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ төслийн хүрээнд манайхын эрхээ одоо хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээ өргөтгөж байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөн